Агууны жаргалмаа найрын ихэн гарагт чонс хин ноён Тэмүүжин ах эхэлж сүн сөгнгөн зүй ингээд их клуусаар ах нарт бариад удаахта зүрхний сачи бихий тэргүүт нөхдөд сүн дэшиж хүндэтгэл илэрхийлсэн. Сачи бихийд барьсан бол түүний дараа суух ихтэн толгоогоороо даруулан барих нь зүй. Гэтэл энд хорижин хууржийн хатад намайг үл тэргүүлэн өчүүхэн их ибихийд юунд сөгнөв? Наад ибихий чинь биднээс буурмаг суудал дараа хатан босуу гэж шихээгээр бүр чийг загнаснаа шихээгээр ихээр үлсэн. Энд Тэмүүжин хаанаа хаандис тооцож Юсүхэ Баатар нэхүүн тайшийг үгүй болсны хилцэж дээд доод болж эзэн хааны зарилгаар тосож байгаа үүлийг исчин гэдэг бол яахан болох билээ. Хинийгэн дээр доор гээд байгаа юм. Тэнцүү юм байж гэж найр эвдэрсэн ч бид тиссэн бүлгөө. Энэ бол их өргөө ихэс дээдсүү цугласан хэсэгт болж байгаа үйл явдал. Тэнд манайхаас бэлгүүтэй ах найр засаж байсан юм. Зүрхнээс бүрий бүх найр зассан. Найр засна гэдэг нь найрын явдлыг сахиулж, хөлчөө согтуудан зэгцэлж, ундлагыг нь дохинуулж, эзэн эзэнд нь гардуулна босуу. Иймээс энэ бол найрын гадуур эргэн тойронд орох гарах гэж дэг зохицуулах талбар. Иймээс нэг найр нэртэй боловч үйл явдлууд нь өөр өөр газар хариуцах хэсэгтэй болоод байгааг ухаглаарай. За тэгээд энэ согтуурсан хүмүүн өөрийн морийг танихгүй өрөөлийн морийг говших явдал гарах нь бий. Тийм явдал болоод хүмүүний морь хулгайлаа гэхэд чи намайг сэчгэн юу? Би согтоогүй байна гэд муудалцаад тэгээд тэмцэлдээд ирэхээр чинь найр засагч нар очих босуу. Гэтэл манай мордын уяа хэрээнээс хатагтай хүмүүн цулбуур хулгайсан баригдаад энэ явдал болжээ. Энэ явдлаас болоод гинхэндээ нэг явдал болчихсон айтай байдаг юм. Зүрхний бүрий бүх хулгайн хүмүүнийг өмөрч балчир баг зүйл бөө уурал тухай гэж манайхаас найр засагч хийж байсан бэлгүүтэй ахтай маргалцсан. Бэлгүүтэй ах мөн эсрэгцэн муудалцаж найрын дигийг ягштал барих ёстой. Ийм балчир хулгайг хэмээвэл яахан засагч байх билээ гэж аривцснаар тэр хоёрын муудалцаан цаашлаад барьцалдан заамдалтаж чихүү би ихүү бэлгүүтэй чи дагуулсан ганц ардгүй байж юунд надад их дуугарна вэ? Миний югаар болох тухай гэхэд Тэмүүжний дүү ноён бэлгүүтэй би бээр яахан чиний дор орох вэ? Мянгат хүрэхгүй ардтай гэж чи намайг дорд үзнэ үү? Уг гаруудаар чи надаас төрүүлж ноён болсон. Өнөд ахын буйнаар би өдийд ноён боллоо. Эдийд чи юунд дуугарна вэ гэж арсалцснаар тэд сүлдэн зодтолтгон сүлдэн тэмцэлдэн болж элдэнд хүргэсэн аж. Бэлгүүт ах өөрийгөө сайн байрсан тул бүрий бүхэд мөрөөн завчуулжээ. Учир нь ахын нэрийг бодож зүрхнийг бид дэвчих ёстой байсан тул бэлгүүт ах эдийд мисс барив. Харин бүрий ялээ гэсэн сэтгэлтэй тул мис барьж бэлгүүтэй ахыг шахамдуулсан ч мистэн мисгүүтэн хоёр үзэлцвэл мистэн давуу босуу. Тэгээд бид энэ явдлыг ахаас нуй нэгэнтээ баг цулбуурхан засаг хэлэлцээд яахан билээ дээ. Цаашид зүрхэнтэй муудалцаж ив гэрээгийн алдархийлээд яах вэ? Их багада би ч бас буруутай гэж бэлгүүтэй ах нуух зорилготой байсан юм. Бачулууны Баатар. Гэвч найраас Тэмүүжин ах сөргөлдөөний их дууг сонсоод гарч ирснийг бид айдсангүй баригдаж юу болсноо өчгөөсөөр аргагүй болсон. Эдийгээр бид нар ихэд ятгаж Тэмүүжин ахыг болилдохуу гэхэд абам нь нэгэнтээ найр тул жаахан хөлчүүрхэж авирын ихээ гаргасан болноо. Ингээд ив сахихаар найралдан хилцэж байхад их баг тэргүүгээр отог омгоороо ялгарч эртэд одоод болсон ноёноороо хилэлцээд та нар намайг ханд үзнэ үгүй юу гэж хэлгэн нь тоолуулж хилцэл хэлгэн гэж хил ам гаргасан нөхдүүдийг барьж авсан бөлгөө. Хөө. Аянгат тийм хоричин хуурчин хоёр хатныг булаав гэж бичсэн байдаг. Тэд нар бүрий бүхийн афганар юм уу? Эхнэрээ болгох гэж булааж аваад байгаа юм уу? Хаашаа юм бэ? Гаучигүн онгод. Ижид булаагаад авсан ч гэж дээ. Ямар очоод өрх гэрээс нь булаагаад авсан биш. Найраас нь буцаахгүй. Энэ хэрэгээ цэгцлэл гинүзээ. Хоричин хатан, хуурчин хатан хоёр идэртнүүдийн зодооныг далимдуулаад нэхэн хэрүүл хийсэн бөлгөө. Шихийгүр буурч уйлан хашгичлаа гэд яах вэ?
Түүнийг аргадаад л амаа хавчаад л өнгөрөөсөн байсан шүү дээ. Харин өдий хэрэг мандсан тул тэр хоёрыг дуудан авчирч их тэргүү баг тэргүү гэж юу ярина вэ та нар? Бултаараа ижил тэргүүтэй ард түмэнтэн бус уу? Бүрээ та нар бусад ноёдыг эдий баг гэж, өөрсдийгөө их гэж, ханд ойр гэж, авирдах нь уу гэж зэмлэн үсттэй. Зүрхнийг тэргүүлж байгаа хатад байж сүн төрүүлж барьсангүй гээд шивгчин хяад буурч загнаад эдээ явхууд мөн хөлжүүрхэд байгаа хөвгүүдэд цэгцэлж дийлэхгүй. Хариуцсан ардууд нь авиртаад цуснууж гаргахтаа тулахад энд чинь хэр хилцэх ёстой бос уу? Төв гаргачгаад тэд чинь хариуцах учиртай. Тэгээд живдсэн аяг шаазан, зодсон зодуулсан шивгчин хяа гээд өчнөө самун гаргачгаад яаж хаж зүрхлэх юм төлнө шүү дээ. Бид чинь асуудал бэрхшээлтэй, алив бүхнээ гамнаж, хямгадаж байхад чинь эвдэс үтгчгээд явна гэж юу байдаг юм? Явуулангүй. Тэр чинь булаагаад байгаа юм биш. Зүгээр л хэргийг нь хохирлгүй болгох үүрэгтэй болно. Бид бол тэгж харна. Гэтэл нөгөөх нь ижээ хаттыг минь булаагаад сүрдүүлээ гэж сүржинхээс бус эвдсэн сүтгснээ хол харахгүй байгаа юм чинь. Нанчилдаж зодолдож урд таснаа тоолохгүй байгаа юм. Ингээд хурим найр биш самуун болж төгссөн шүү. Хичнээн сайхан найрлаад л удаан учраагүй минлэг эцэг мэт тусдачид хүмүүнтэйгээ уулзраад л ургууд мангуудын түүхт Илдэт Баатрын сайхан туйсыг дуулаад л цэнгэгдэж байхад хамагтаа түрүүн хоржин нүдэн болцоход зодоон цохон хийсэн зүрхнийхэн хохирлоо бардуулах учиртай бос уу? Инээж ихлээд цусаар төгсүү гэдэг найр байсан юм аа хөө. Чи энэ бүхнийг нэг өдрийн явдал гэж бүү бодтугай. За эхлээд тэрэн айлууд нүүж ирнэ. Нутаг хушуунд сууж, өрх гэрэн бариад амуулах нэг хэсэг хугацаа өнгөрнө. Адуу малаа гаргаж, эдээ найр нь бэлтгэж, нижгээ тухцаа болно, тийм үү? Чингээд ноёд ахас алсаас давхилдаж ирэх нэгэн хүрээ болно. Тэр чинь бид хот балгад лугаа тойрон суухгүй шүү дээ. Наандж л нэг уулын цаана наан байх нь буй. Хэдийгээр хүрээ болон суусан ч нэгийгээ дуудана. Тэгээд нэгэн дороо болох гэж нижгээ тухцаа болсоор барагтаа 10-аад гаригийн дараа найр эхэлж байгаа юм. Эхний гаригт минд явсан, сайн суусан уу? Эвээ минь халаа минь гэдэл илгэмсэн. Төрийн хэрэг төмний жолоо ямар болсон гэдэл эвтэй гэдгийг аятаагаар эрхлэлдэн биз? Эндээ тэндээ учиргүй бол уулзулгүй удлаа гэцхээн нэгэнтээ сайхан өдөр өнгөрнөө. Төгс Батын Мишель удаах өдөр нь бас л хонойн чануулаад, хоштой онжихүүлээд, идэж уугаад эртийн явдал сайхнаа гэдэл өнгөрөлтөн найралт нь биз. Гутдах гаригд нь болохоор авир тэнцвүүтэй бус. Айш уушин гарч эхлэн биз. Тэгээд ижшин нэгтэж, уушин наривцсны хэрэг гарч согтөө хүлжүү, морь андууран унагсад нь гарч ирнэ мэд. Иймээс энэ 3 гариг найрлан цэнгсэн хүмүүний толгой. Яавч зүв байхгүй. Ноён байсан, хан байсан ч зүв байхгүй шүү. Зүрүү буруу донгоцгож, зүрэлдэж, дөвчгнэж, зодолт нь буйзээ. Гутдах гариг өндөрлөх төхөөд нар шингэж байсан юмдаг. Тэмүүчин ах минь уулна их амгалан хүмүүндээ энэ сунжран үргэлжилчихсэн найранд толгооноос нь уулна хүртэл сархад орсон гэдэгт би лав итгэлтэй. Байж байтал бэлгүүнтэй ах минь шархад ваа. За, тэр нь хүнд юм биш. Ил шүргээд шүүр салдуулчихсан хөнгөн шарах байсныг Тэмүүчин ах хараад уурн хүрсэн юм шиг, найран залхсан юм шиг авирдваа. Яахаараа миний дүг зодддаг юм бэ? Хин бэ тэр чинь гээд босоод ирдэг юм байгаа үсттэй. Ахын тэгж балмад цогцсон нь анх бөгөөдөд судаа байх шүү. Тэрнээс хойш ах найранд дэг алтгаа байсан. Тэр чинь хан болчихсон. Жаахан цөстүү байсныг ч хэлэх үү? Идэрхэн байсныг ч хэлэх үү? Элдэг барыг сандаггүй байсныг ч хэлэх үү? Түргэцсэн бүлгөө. Чи боддоо хан гээ чи дүрхэмжлэгдсэн. 20 хэдхэн хавартан байсан шүү дээ. Хан болгоод өөрийг нь байдгаар нь магтаад хамаг түмэн өргөмжлөөд 3 хоног магтаал дунд байсан юм чинь ойг хүчтэйгээр өөрийгөө төсөөлнө үсттэй. Тиймээс бүхий зүйлийг хэлбэр бодсон биз. Ядах нэ хүлчүү байсан шүү дээ. Тэгэр чинь идэрхэн байж жинхэнэ нанчилддаг насан дээр байхгүй юу? Ир хүмүүний бэр хандаг насан дээрээ 3 хоног ноёдод байдгаараа магтуулчихсан хүн чинь амар бэртэй байна биз дээ. Яах вэ? Ууш чинь игдсэний балаг хилцэж болох байсан нь шүүлхийгээр болоод болохоо байсан шүү. Тэгээд ч
бэлгүүнтэй агч гомдол мэдүүлээгүй байгаа босуу. Буруу зүр ойлголцож, өдий төдийхнөөс муудалцаад яах вэ гэж биднийг тийм л санаатай байсан да. Харин ах л хамгийн хан болсонд аргачихсан үе байсан юм. Ядуугийн хан, гуйлагчны хан гэдгээ түр огоорчихсан байсан үе. Цадтал эзний гай гарсан бүлгөө. Аянгат Хорийчин хатан, хуурчин хатан хоёр зүрхнийх байж яагаад дургуцаад байгаа юм бэ? Зүрхэн дотроо бас том жижиггээд байна уу? Каучигүн онгод, охин бархагийн гэргид, хотуулаа ханы гэргид, эсвэл хадаан ташийн гэргид гэдгээрээ зэрэг дэвтээд идчихнэ. Хотуулаа ханы гэргид бол хан байсан хүмүүний улбаа гэд их нэртэй. Охин бархагийн худаална. Хадаан ташийн химээвэл 3 дугаарт ийм зэрэгтэй аж. Яагаад охин бархагийн 2-т байна химээвэл нэг ард олонх нь учраас хадаан тайшийн дээд талд гарч эдий 3 аймагтын хүчтэн бэртэн узууртнаар толгойлуулах учраас энэ 3-ын хилцлээр зүрхэн бүтэх аж. Тэгтэл сүнс өгнөхөд охин бархагийн гарвалд 2-т нь тэргүүллээ. Хотуулаа хааны худааллаа гэсэн өөрөөр хэлбэл зүрхний зэрэг дэвийг тэмүүчин эс тоож байна гэсэн явдал болно. Иймд ах намайг хаанд эс тооцсон уу та нар? Би хиндээ яаж өгөө өөрөө мэдчихье. Өнөөдөр сачаа бэхи зүрхний толгой тэргүү. Тэгээд охин бархагийн өрөөдөм. Эдий байхад яахан та нар түүнийхийг хүндэлдэггүй юм. Энэ их баг гэдэг чинь арх сүгнөхтөр гарах асуудал мөн үү гэсэн зэм хүртээсэн. Эдий зэмт хүүд нь зөв химэлдэн эвлэлдий ихийн бурууг ятхыг гэж энэ бяцхан найрын тэмцэл зогссон. Төр мантахын хонгорцол. Өөрөөр хэлбэл манай ихийн буруу бид төрийн хэрэг хэлэлцээгүй. Эвийн найран дээр өдий асуудал хэлэлцэх ёсгүй гэж. Өөрөөр бидэнд булаалдаад байх юу байх вэ? Нэг л дошин дээрээ байгаа юм чинь. Зүрхнээ чаяалаад буучихсан, найр цэнгүнд байдгаараа суучихсан байсан юм чинь. Тэгээд тал талаараа талцад зодолт нийцтэй. Бид тайчууд байна. Та нар яахан ингэдэг юм? Бид зүрхэн байна. Та нар яахан вэ? Тэгвэл би тэр энэ хааны хүү байна гэдэл тэнд их сүртэй юм болоод байгаа юм биш. Нөгөө өтгөөс ноёуд болохоор балчрууд балбалдаж байна. Бяраа үзэг гэдэл баясан шаалж уугаад л бид нарыг чинь тоосон юм байгаагүй өгнэ. Хожим сүртэй болгоод биччихсэн байгаа юм чинь яах юм? Хөө. Аянгат. Найрын зодон байсан юм байж. Каучигүн онгод. Найрын зодон. Ганц удаа гарч байгаа найрын самууныг манай ах аваачаад их сүрчин болгоод биччихсэн. Энэ чинь найр зураа тэмцэлдсэн учраас элд мэсээр яахан байлдах вүлээ дээ. Айрагны бүлүр, аяг халбах, тоогоо шанагаараа байлдан босоо. Бид чинь нэрт мэсээр зодолтаагүй. Гартаа байсан өн шанаг аягаар ананчилдсандаг. Ямар өмнөхийн сүрчин тулаан байлдаан хийдэг юм. Зүрхэнтэйгээ тэгжил эргүүтнээр илтэлдэж, эсгийн дэн оролцож, муудалцсан шүү дээ. Ах минь өөрөө хүртэл айрагны бүлүр модон саваагаар байлдаад байгаа босоо. Болмот айштайг нь бид дөрвөл бүчиж авч байгаад эсгээд үлгээдэж хаяхаас өөр үлэгээ хийдэг юм. Сүртэй юм бус. Аль буттаас бусд нь элд мэсээ гэр зураа орхиж инхийг сахиж байсан бид чинь дотроо модулцвал түүгээр аль болох уучраа олохыг хичээх тул зүрхний хөдөр ирчүүдийг бид нар арай хэм барьж эсгийн үлгээдсэн тэр бүлгөө. Хөө. Хүлгэндээ. Тэр үед бас эсгээд ороодаг байсан юм уу? Каучигүн онгод. Тэгнэ. Тэгэхгүй болохгүй. Олон хүмүүс гимтэж мэдэн шүү дээ. Тэгээд яах вэ? Олон зүрхэн үлгээд үлсэн үнэн. Гэмгүй байсан ч үлгээдэж хайсан. Эдээ балмад авиртан цөстөн харивцж байгаа тэр ихэс чинь хуурчин, хорчин хатад байгаа. Тэдэнд эзэн мэдүүлэлгүй яах вэ? Танаа энэ дагуулж ирсэн болчроод яасан балмад юм. Хэрэг төвөг гаргалаа гэд. Эмгэд ижи чин загнана. Өөлөн ижийн их л хатууд нь босоо. Хөвгүүн нэмэн цавччихлаа. Хөвгүүдийг минь чи самгандлаа гэдэл. Тэгэхэр чи нэмсэн хэрүүл бас цаана нь маажилцсан болно. Хөө. Жөө тэгэхэр эн чин дайн самун гэхээсээ илүү нэг бүлийн хэрүүл зодон байгаа босоо. Аянгат. Та тэр зодонд үлгээдүүлж авсан уу? Үлгээдэж авсан уу? Ха. Хавчигүн онгод. Би үлгээдэх хүмүүсийг зүгт тарааж хов зөөж явнаа. Тэр тэнд явж байна. Очоод үлгээдөх. Энэний үг ихэдсэн шүү. Аманд нь сүүл чихээд хэвтүүл гэдэл. Энийг одоо найраас гаргая. Тэгэхгүй бол дотор авир нь гараад болохгүй үг хэлчихнэ гэд явж байна. Хамгийн түрүүнд авирыг нь мэддэг хэдий аманд нь сүүл хөхүүлээд ар өргөөнд нь оруулаад хэвтүүлчихсэн байсан юм. Олон долоон нөхдөг хамгийн түрүүнд үлгээдэд зайнаас зайлуулнаа. Гүн гоовг байна да.
Өтлөө мэдэхгүй. Үзэлцэн гэдэл үсчээд гараад ирдэг учраас бас л найрын 2 дахь хоногт бэлгүүнтэй ахыг цавчуулахаас өмнө үлгэдүүлээд гарсан болгоо. Каосу арах угаас идэ удаанд хялбар болгоо. Хялбар согтож хялбар сэрэгдэг. Эхний гарагт үлгэдүүлээд 3 дахь гарагт босоод ирчихсэн. Үлгэдэж болчихсон. Гүйж явсан юмдаг. Чөдрөөлөн зүлцэг. Минлэг эцэг ямар сархад хүртэх биш. Дотор өргөөндөө бидэнд заавар өгнө. За тэрний үг болохоо байсан байна. Гарган шүү. Энэнд одоо битгийж үнслээрэ гихчлэн. Заавар өгнө. Жоохон уусан халсан ус гомдол цөхрлөө ярихаар нь бушуухан аманд нь сүүл хийж ягаад аваад гарна. Тэгхгүй бол ардууд үгээрээ сэтгэлцэх учраас тэр юм. Иймээс би чинь тэнд урд хүмүүний уушигны үг гарахаас өмнө уртан боох ажилдал зүтгэж явсан юмдаг. Уг нь эн чинь ураг төрлөө мэдэж учралтан золголцсон бүлээрээ болсон анхны их найр байгаа юм. Ах минь хам болсон найран дээр бид тийм ариунтай цэнгэлдээгүй. Хөнкөөн цэнгэлдээд өнгөрсөн. Харин бүлээрээ боллоо гэд энэ цэнгүүн чинь ихээ өргөн болж ургууд минь түүхээ мэд хилэлцээд их сүржин болж байсан юм. Хамаг монголороо чууллаа. Кайбэ уул ханы уул баагараа боллоо гэд. Чонсын жадран жигүүрээдээс бусдна ирчихсэн байсан да. Аянгат зүрхэнтэй зодтолцсон найр дуусаад татарын дайнд орсон юм уу? Кайчигүн онгод тэр хурим найр цэнгүүн тийм ч амархан өндөрлөөгүй. Яг их хурим найрын намрын цаганд харчихсан. Нэг найраас нөгөө айлын хурим болоод нийцгээдийн болж исэн юм. Нэгэнд бүлээрээ болсны хөвд октоон гэрлүүлнэ. Ханилуулна гэд. Айлын найрууд тэр нь чуулсан найраас үргэлж илсэн дээ. Нэг ноёны найраас нөгөө ноёны найр гэсэд явж исэн. Цаг наадах чинь баг нэгэн уйлрал найр байгаа шүү. Тэр зодоонтой найраас хідэн гараг дараа мухуулай гоо ахын хурим болж их андын хурим гэд ах минь бас урилгатай айлсан. Эдийн найр зураа байх үед алтан хааны илж вангийн чинсэн хошуухаа гэж тойрол ханд морилохоор манай нутгаар явж буй хөлийг авлаа. Алтан улсын хошуухай ноён татарын дайнаас өөсөө дөрвөн гарч тусламж ирж дайн нь тийм амжилттай бос болж байгаа. Учраас хавсаадий гэж сансан бит. Ийм тийс ариун цэрэгт бус. Харин ялагдлын төвтэй явж исэн юм. Ухралтын тугаа барьчихсан явж исэн. Цогцохоо тойрлохоноос тусламж хүсэн явж байхдаа манай нутагт таарсан болов. Зурчид цэргээ татарыг цогж дийлээгүй. Харин алдаад дээшээ улс явчихсан. Нутагт нь байлдаад цогцчихсондоо нэмэлт хүч гаргуулахаар хамжаа зэргийн тусламж гуйхаар явж байгаа учраас цөөхүүлээсэн. Тойрлох нь тэр цагт алтан улс нүүртэй байсан учраас амгалангийн согж исэн юм чинь дээ. Энэ илч мордыг бид тойрлоход орохоос өмнө түн горхинд барин өртөөг зогсоож учир явдлыг ирэн түүний альжаасан морийг амруулж ам хилийн өөр зураа болгов. Ямар хэрэг зоригтой яахан ин уулгалан давтална гэж мэдээ хүсвэл бидний тойрол ханы албат гэж бодсон тул татаартай л явж байгаа хэлв. Бид тойрол ханыг дагах Тэмүүчний ард бүлгөө түүнд бид хил хөргөж таныг амуулсан. Тойрол ханд хамтран морилсон. Бид хэрэттэй бүлгөө гэж хошуухайг хуурмагласан. Тойрол эцэг бид лугаа бүлгөө. Бид мөн эндээс илч илгээж тойрол эцэгт мэдэгдэн урьсан. Хоолтой өгснөөс бидэнтэй байгаад учруул хэдий сайн гэд нүгөө илчиж чинь нүүр авахын тулд байдгаа барьж хориглож цэнгүүлэхээр мухуулайгаа авахын хуримд урьж чадхаараа цэнгүүлсэндэг. Энд бас төрийн хэрэг мэдэх хэрэг гарна шүү дээ. Өнөрийн Индранил тиймэн хүндэтгэн ясахад за тэгвэл Есүкэ Баатар Каубэ улс хааны үрс нэгдэн улс болоо суугаа юу да гэж анх мэдэж байсан юм. Нэгэнтээ тойрлоханд хүрэх гээд байсан өртөөг замд нь болсон бид өөсөн илчилгээх болсон тул тойрлоханд морилох үгийн мөн бидэнд дайлгсан юм. Татарыг бид дайлж байна хавсаад юу гэд илч товтлоход өтөр дэгдээд хамсан товтлсон гэж сайн мэдээ ирвэ. Ингэж анх хошуухан ховоор алтан улс нь Тэмүүчин гэдэг хүмүүн тойрол ханыг дагаж хуучин Каубэ уул хааны их сүр ардуудыг дагуулan буйг мэдсэн бөлгөө. Иймд ихэд санжуурхаж байв. Каубэ уул хааны үгсааг дахин босгож алтан улстай тэнцэлдэх нү эсвэл дагаж бид зураа ивийг сахиж үг зураан болох уу гэдгийг санджиж байсан тул бид нэгэнтээ нэр хичээж
Хар гүрэндээ Тэмүүжин ханаа хүлээн зөвшөөрвөл бус нүүдэлчин аймагуудаа хүндэтгэл авах явдал болно шүү дээ. Алтан улс биднийг зөвшөөрвөл улс боллоо л гэсэн үг шүү дээ. Аянгат минь ээ, ийм явдал болсон юмдаг. Мөн чонсын бид энэ зураа нэгэнтээ хурам найран дээр чуулан нэг дорой байна. Мордч таргандаа байгаа юм чинь яадаг юм? Дайнд ялаад хэшиг авч ахиад хідэн хантай өвлийг амар туулна шүү дээ. Тэгээд ч татарт урдын ус буй. Бидний хамаг Монгол хажуу хавцлага ханилэг аймагуудаа мэркүүдийг зохиод нийтгээд намжаачсан байсан нь боломжит цаг. Хамжигч олон байгаа дээр өсөө авах нь ч зүйн. Хэрээдээ биднийг бүлчилж байв. Мөн Вангийн чинсний зөрчдөс бас татарыг хамгаах тул татараас эцэг өвгдийн үлсийг авах аятай боломж. Татарыг тэгээс ч алтан улсад алдаж болохгүй. Олхнууд татар чигчрээгүй байсан юм чинь сүйхээ сэтгэж таарна буйзээ. Энд ч ноёдод санаа нэгдэж тийм бүлгөө болсон юмдаг. Аянгат Хустуу Наруто шүтээнд татарын мэгүүжин сүлдийг яллаа гэд алтан улсаас Хэрээдийн тойрол ханд Ван цол Тэмүүжинд Жавд гурийн цол шагалсан гэсэн байдаг. Каучигун онгод тойрол ханд Ван цол шагнаж байгаа нь алтан улсын хойд нутгийн нэгэн түшмэл болж байгаа ухаантай. Жавд гурийн мөрий гэдэг нь хойд Вангийнх нь хин нэгэн цэргийн түшмэл болж байгаа ухаантай. Энд чинь нутгаараа ярил ийм болоод байна. Биднийх чинь манайх гэж зөрчид чинь үзээд байгаа хэрэг. Гэрээт улс, дагуул улс гинэ бас. Тэгэхээр хойд нутагт хамгийн нэр нөлөөтэй тэдний ван нь хойд нутгийн инхийг сахиулагч тойрол. Түүний баруун гар элбэн технологич нь Тэмүүжин болчихноос үү. Ингэж цол өгөөд байгаа ухаантай. Дөнгөнтэй улс байгуулж байж танайхыг дайлна гэвэл тэрэн шиг тэнэг юм байхгүй шүү дээ. Бид энд хідэн самуу ардуудаа нийлүүлээд амар төвшин байлгаж байх уу гэд нүрт болно. Хүлгэндээ Чинсан хошуухай хэл мэдхүү? Каучигун онгод. Чинсан хошуухай хэл мэдэмгүй. Хэл мэддэг байсан ч бидэнд илчлэмгүй шүү. Ер нь өөрийн нутгийн хэлээр ярих нь бардам сүрдэм шүү дээ. Их гүрний хошуугай нар ч. Гэхдээ нэг дагуул орчуулагч, хөрвүүлэгчтэй л явна шүү. Илч өртөөч нар хурдтай байхын тулд дор хаяж аруулаа явна. Хошуугай нар ч өртөөчд. Хүлгэндээ тэд өнөөгийн Сүхбаатар аймгаар зүүн талаар орж ирсэн үү? Каучигун онгод. Тэнд татаруудыг үлдэлдэж байх тул тэр талаар явж чадахгүй. Их говийн бяртын даваагаар их бэрх замаар явж ирсэн байдаг шүү. Замунхан урдуур торгон жимээр явж ирсэн байдаг юм. Балтан доржийн уянга. Аянгат. Ванган Чинсан та нарын яриад байгаа хошуухай юу? Каучигун онгод. Чин суухаач гин. Хошуухай гэдэг нь хааны хошууч, өртөөч, хов мэдээг хүргэгч гэдгээр нь яриад байна. Тэгээд энэ хүмүүний сургийг дуулах юм бол тийм ч муу хүмүүн бишээ. Хойд зөрчдийн албатанд байж татарын номтгох үүлэнд мянгад өртөөлнө. Хаяах нь төмтч өртөөлөд гараад ирдэг жанжин хүмүүн байх бөгөөд хамаг Монголын ханаас их сүрдэг шинжтэй байсандаг. Кавба уул хааны дайн байлтай нэг мах утсан. Эсвэл санарцсан алингин тандаж дийлсэнгүү дээ. Тийм учраас Кавба уул хааны үр хооч нь нутаг хушуугаа нэгтгээд самуун цагаа өндөрснийг дуулаад айж нэг сүрдэх, ажиж нэг тантхан байсан шүү. Бие богинч хөл урт, дуграх шардуу царайтай, хөмсөг шингэн, магнаа хавчигдуу ирүүд цулцгардуу. Гэхдээ мөр их бахин байхыг нь ажвал элтчин аятай, моринд ихээ сайн. За гарал угсаа зүс царай үзвэл мах түрэг гарвалтай байх. Иймэн хүмүүн байсан да. Түрэг кидан гарвалтай хүмүүн гэдэг чинь уртад тумбанаас эзний алдар сууг мэдчил байгаа байх уу да. Ийм тааж байлаа да. Монгол хэлийг ажаад байх шиг санагдана. Гэвчиг нэгчүг их дуурна даахөө. Гэхдээ мэддэг. Бидний хэлцгийг мэддэг гэж сэжиж байсан. Учир нь огт мэдэмгүй хүний нүд ямар байдгийг бид мэднэ. Ухаад ядахны дотроос нь элдв хүүхдийг тандаад байгаа хүмүүнийхийг мэднэ. Маг татар байгаа аялгатыг илүү сайн мэдэж, манай аялга руу жаахан төрөлдөж байсан байж болно. Татар бидний хэлэнд аялгын зүрөө гардаг шүү. Гэхдээ узуур үгсийг нь тандаад энэ юм үг байна гэж танддаг аятай. Тийм учраас бид нүүрэн дээр нь эс хилцэж байсан юм да. Түүний хэлж байгаа үгсийг нь мань битэн жаахан жуухан холон гадарлах нь ажаад зөв хэлмэрчилж байна уу, буруу байна уу гэдгийг нь хянаад л суuna. Тэгээд зөөлчлөөд байна уу, хатуужлаад байна уу гэдгийг нь чажина. Хэлмэрчин бичээ гэдэг хятад хүмүүн байна.
Тэр болохоор их сүржин орчуулга хэлнэ. Хөрвүүлэг тальдуулганд бараг доромжлох хаятай байна. Ванган Жинсан тийм доромжгүй хэлээгүй байтал муухар босс ухааны үгс дунд нь хэлэн шүү. Эдэд хэлэн төрлгүй яах вэ? Тэрчлэн сэтгэвэл ард нь кидан аялахтаа тэр үгсэд бол тийм үг байгаагүй ховлож бид нүүр сахахыг хичээж байсан. Найрлан хоримлалдаж хэсэг байсан бидэнтэй чинь Хэрээдээ нутагт орхон түн орхины учирсан тул Ванган хошуухаа биднийг Хэрээдээ нутаг тэдний хүмүүн гэж бодохгүй юу? Угаасаа тэндээс 5 өртөөний цаад талд Тойрол хааны орд өргөө байгаа шүү дээ. Харин Тэмүүчинг Кабаул хааны өрөөдөм Исүкэ баатрын хөвөн гэхээр цочиж байгаа юм. Гэхдээ бид найрсаг, эрхэмсэг байж тэр явдлаас холцсон учигт тавьширсан биз. Мөн өртөөчийн олон улсын явдал байна шүү дээ. Өртөөчийг бүү хороо тухай. Өртөө занал хийлвэл улсын дайнд иднэ гэж. Энийг мэдэнгүүгээр яахан бидэн төрөөс болох билээ дээ. Эн чинь үн эртний шүү дээ. Улс болж бие биенээ цол өгч, бие биедээ алд байрах үеэс л үсэлтэй. Өртөөчийг бүү алт тухай. Эд чинь ямар ч нутагт өртөө тунхагт тугтанг хөнөөх аваас шулуун дайн зарлаж байгаагийн илрэл. Гэтэл шинэхэн устан бид нар яахан тийм зоригтой байх бүлгөө. Төмөрбаатрын хишиг дулам. Тэгээд хэний өөдөөс билээ дээ. Ёстой муурхан байж барсаар оролдож болохгүй шүү дээ. Хэрэг явдлыг тандаж дотор нь нөхцөлдөж байж л тийм зориг зүрхтэй үйл хийнүү гэхээс биш. Гэхдээ энд бас учиг бий. Тэр хэлмэрчэнд бидний гутаа хэв шинжтэй байсан учраас тэнд дуулж байсан зүрхний ноёход дайн дэвсэхгүй санаа тэд дагуулна. Биднийг бодвол тэд чинь бардамхан шүү дээ. Аянгат зүрхэн цэргийг 6 хоног хүлээгээд ирээгүй гэдэг. Каучигун онгод. Тэгэхээр энэ бол бид биш. Хэлмэрчийн муугаас болж бид донд хагарлыг аривтгсан явдал болно шүү. Яг хав овлын инхийн гişгээр бид нар хэлмэрчийн илүүтэй ажиж тэр хэлмэрчэд буруу зөрүүр санаа байдгийг дуулж өссөн учраас энд ар явдлыг сэтгэж дийлээд байгаа юм. Харин зүрхэнд тийм хүмүүс байсангүй гэж би хардаг. Хэлмэрчийн гутаах өгүүлэмжээр шууд оролцох хэрэггүй юм байна гэсэн хэр авсан юм уу да. Ёстой тал засаж нүүр бараадахгүй бол дими гэсэн явдлыг ухагласан байх гэж би дотроо сэтгэдэг юм. Хүлгэндээ хэлмэрч ямар учиртай өөртөө туслах үнэ тэгж цааш түлхэж байна вэ? Каучигун онгод. Их гүрний бардамнал гэж байна шүү дээ. Та нар заавал туслах ёстой. Балмад та нарт манай алтан улсын их хаан тушааж байна гэхэр чин. Жохон өөртөө эрхэмтэй нь бол хишиг горилж нүүр царайч шарвнахгүй бол тийм үйлэнд барагтаа орохгүй шүү дээ. Тэгээд Алтан хаан тушаадаг нь хэмбэ л гэж дотроо сэтгэн шүү дээ. Алтан хаан бидний хааттай эртний өстөн билээ. Деми бүлгөө. Оролцсомгүй байгаад эдний явдлыг харсгүй гих санаа тээж болно. Харин энд л өөр санаа агуулад байгаа юм шүү. Нэгэнтээ бидэн алтан улсад нүүртэй болноо. Нөгөө төгөр бидэн дотоодынхын инхийг сахиулж чадна гэж арай морьныхоо уянаас холыг хараад байгаа шинждэг хүү дээ. Тэрнээс биш тэр хэлмэрчийн үгээр бол ямар ч хамаг Монголын ард хөдөлгөөргүй л хэллэг байсан да. Хүлгэндээ. Тэгээд эдний хэлийг ойлгож байгаа нь хин байх вэ? Каучигун онгод. Яах вэ? Чи нэг англи хэл мэддэг дээ. Тийм л байв шүү дээ. Би ч бас нэг тийм л төвшөнтэй. Тэрнээс хитэд хөндөр багш бидэнд байсангүй. Ядах нэ алан аварна гэд байгааг л ялгах төвшөнд ярина гэхээс олон улсын хэлний төвшин орчуулагч хэлмэрчийн төвшөнд ярихгүй шүү. Харин унжуул сахалт гүн гоо өвөгэд барын соёо царилсан хідэн өвөгчүүл урд зүрчтэд дайн тулан 8 хийж байсан. Тэд бол бүрэн ойлгоно. Эдит өвгөд байсан учраас нөөлөг болж хошуухаа гэргүүлж чадсан шүү. Тэгэхээр яах нь вэ? 8-чны орчуулгаар тэр үедээ болгосон доо. Энд л бид нар харин хартан гिचэд эрхийн цагт хамаг улсын хаан байгаад иргэдээ нэг аятайхан хэлмэрчтэй байхгүй бол боломгүй гэж сэтгэж байсан. Би ч тэр болтол бас өөрийгөө ойгүй хэлтэй гэж бодож байлаа шүү дээ. Гэтэл 8 үг хэлэхэд 5-ыг нь дуулаад 3-ыг нь гээгээд байхаар чин өөртөө
гундаж эхэлдэг юм байгаа вүсүү? Ядахтнаа л үйл үгээ мэдэж байгаад аварсан даа хөө. Нэгэнтээ бид чинь гадаад хартан бодлогоо тэгш байлгахыг санаж байгаа юм чин тойрол хантай хэлцээд Тэмүүжин ах дайнд морилсон. Чадраалын зул цэцэг. Энд зөв гэж сэтгэж байсан Каибе уулханы 7 хүрээдээс ноёдож цэрэг хуйгаа гаргаж өмнө нь татаартай яаж байлддаг байсныг хэлцэв. Татаарыг байлд юу гэж хэлэхэд зүрхэн бидэндээс иржээ. Болцсон газараа зүрхэнг 6 өдөр абай минь хүлээсэн ч тэдэсэрв. Иннээс удвал бидний явдал татаарт мэдэгдэж тэдний хоргийг улам бат улам бэрх болгох тул цаг хожимдуулахгүй тулд хустуу шүтэн нараатуу шүтэн лугой морилвэ. Хустуу шүтэнд Тэмүүжин ах нараатуу шүтэнд Хэрээдийн тойрлхан морилж магнаа цэргүүдээ явуулж хойд талаас нь үлтгэн галдаж их хороо хүрээнээс нь хөөхөд урт талаас нь тосож илбэж ойр нуур лугаа хөөж толгой ноёдыг барьж ард түмнийг үлдэж довтлох төлөвлөгөөтэй байсан. Хориг дотор норж байлдвал төв гихтэй. Иймд хоригийг галдаж биеийн зулбуулж довтлуул сайн гэж морилсон болно. Тэнд биебэр даридэ отогчны мянгатад нэгэн 100-т мэдэж авлаа. Ахас ихсийг бодвол мянгат мэдхэд эрдэм мэдлэг дутах учир явдал хүл дааж сур гэж намайгаа чирж явсан тэр үлгөө. Ер нь ах намайг даридэ болоод алтан ахын хүрээнд нэг 100-т эсвэл 1 мянгат мэдүүлж очуулах бөгөөд би тэднийг урвах олзонд бул алдхаас их сэргийлнэ. Ам ёс дайны чигчээ хадгалдаггүй гэдгээр сэрдэг учраас эдийтэй болжээ. 3 хэсэг болгож илэхэд их тэргуунд бооржих чиг зааж удаахад зилэм ах чиг барьж гутгаарт даридэ отогчин илж ийм Тэмүүжин ахад золгуулахар болов. 4 дахь үлдэн Тэмүүжин ах тосож байлдах боллоо. Энд даридэ отогчин бид илээд тэднийг жимээр зүгтаалах байтал бидний отон хүлээж исэн сонрын даваанд дайсан эсэрв. Харин тэд хорог хүрээнээс гармагц боорч ахтай учирч энд тосогтноо мэдмэгц ойд шигж хамар болгын морин жимээр нараатуу шүтэн рүү уулаараа дамжин дутаасан. 2 татарыг нэгтгэхгүй гэж исэн боловч нараатуу шүтэн тойрлохны араас хурж очсон. Эдийтэй тойрлохны цэрэг байгааг үзээд түүний доогуур илж дутаасан бөгөөд эдий зулбусныг боорч ах чимэлж түмэн харуулын амар гарч ирэхэд Тэмүүжин ах тосож байлдаж барьж авсан. Зилэм ах бидэн хоёрт тэд дайсан учруулсангүй. Тэд өөрийн мэдих нутагт оргон зүгтаавал хялбар гэж буур нуур руу зүгтэж исэн. Энэ бол хатгалдах бус үлдэх довтлогоон байсан. Анх удаа харь гүрэнд ахаа мэдүүлж хамаг Монголыг мэдэж байгаа нь Тэмүүжин ах үлгөө. Харт татаар зураа бусаа Хэрээдэ зураа байна. Одоо нүүдэлчин отог аймаг Хэрээдэ гэсэн нэгэн бүлэг, татаар гэсэн нэгэн бүлэг байна гэсэн чимээтэй болгоо. Хошуухай тойрол ханы цэрэгт өөрийн элч 100 цэрэгтэйгээ ажиж исэн. Өөрийн толгойлсон 2 төмт нь татарын нутагт тосон буур нуурын хаяанд байв. Тэд нааш довтлон орхоос имэж байсан бөгөөд гинтүү довтлогдохоос сэрж тэнд хорсон ажээ. Эдий вангийн чинсэн Алтан хаанда энэ мэдээг хүргэж тэр өвөлдөө манай ах нь Жавдхурээ харин тойрол хан ван цолтой болсон. Ван гэдэг нь Алтан улсын хань хамжлагуудын нэг гэсэн утгатай. Харин Жавдхурээ гэдэг нь ван ханы туслах гэсэн утгатай өмнө би айлсан. Тэнд байх татар иргэнийг бид зураа болоход ван хан ихэнхийг авч би бол адуу, мал, авраг гэр гэсэн хүмүүн бус толгойтой эдийг авсан. Тэмүүжин ах татарыг хөөхтэй анд явахад аврагт үлдсэн зүрхний ноёд салж нөөх тусгаар болов. Та нар эцэг өвгдийн өслийг сандаггүй. Эргэтэн харж нүүр шарвалддаг нохос мэт болоход
яаж хамтаж төрнө гэж доромж хаяхад Монаахан хөөе тийм хүчит улс байсан бол бид алтан улс руу дид дайтад орчихсон. Өртөөчийг налаад толгойг нь туганд өлөгчгсөн байхсан. Бид хэдий зэрэгтэй билээ, тэд хэдий зэрэгтэй билээ. Тэд 40 төмтийг дагуулж ирэхэд бид 4,000-аар яаж дийлнэм гэд муудалцсан болгоо. Загцрангийн ганзраг Чингэж эсэргүүцэхэд биднийг тийм хялбар гэж санана уу? Идэртэн гэж хүчтэн гүчж өсгсөн босуу. Эдий дайтал зүрхэн биднийг төрүүлсэн босуу. Оройгүй ихэд хүчтэн зүрхэн бид байна гэж адардаг юм байгаа үсттэй. Эдий муудалцаад тийм бол аяны дараагаар нүүхтгвэ. Ахын үгүүд ард буу хорголтгвэ. Аян дайнд орохдоо ардаа илэхтэй гэртээ санаатай байж л ялах босуу. Хоёр дайсантай байхаар нэгийг ялбал сайн босуу. Гэтэл зүрхэн байж та нар ис мордов. Бүрэн ардад яахан ийм болно гэхэд тэд намживаа. Гэвч санаа тавьшраагүй хүлцэж дийлээгүй бололтой. Маага Тэмүүжин ирж яллахаас айсан бүлгөө. Ноёдын санаанаас ард нь рувчихъя гэж айсан биз дээ. Зүрхэн ингэж нүүн дүлгөө. Гэтэл өдийтэд нүүмгүй. Тэмүүжин хааны зүв бүлгөө. Түүнийг дагна гэж зүрхний ардууд бас гарч ирнэ биз дээ. Үүн дуурсан зүрхний ноёд тэднийг давшаад хүчлээд нүүхүүд мөн бид ч бас өнөө найр цэнгүүнүүдээр сүлд ургалагдаж хань амраг болчихсон охид хөвгүүдээ булаалдан өгөхгүй гэж чи өөрөө гагцаар явах туу гэж зүрхэнд барьсан охидоо эцэг нь авч үлдэх болно босуу. Гэтэл зүрхэн ноёд тэнд уураа гаргаж 10-аад аран галав. Алаад болсонгүй. Олныг хамарсан самуун дийгдсэн учраас энэч торгыг нь авч явна гэж дээрэмдэж охинтой нургалсан хөвгүүн байвал тэдний хувц сэлт хөрөнгийн бүлэн авч манай танаа болцгоон 50-аад өрх айлын маргаан самуун гарсан болно. Хэрвзээ энд бид эсэргүүцэн зэрэглэх юм бол зэвсэгт бослого болчихно. Харин эцэг болоод ураг барилцсны хооронд тэмцэл болж тэрүүхэндээ таарсан учраас зөвхөн хүмүүний хувцс дээрэмдсэн хэрэг болж үлдэж байгаа юм да. Ураглагдсан хэдэн өрхийн маргаан болохоос биш бидний гол цөмийг дээрэмдсэнгүй. Гэтэл зүгээр нүгэд явчихсангүй зүггүйтсэн учраас хилцэлтэй. Уул нь бид ивсгэж хамтаар байхыг ихэд хичээж байсан. Гэхдээ тоо мэдгүй мүү толгой нь монхог юм уу мянган зэрэгтэй байж алтан улсад төдийл дайлж чадна гэж аархан сэтгсэнийг ер ухамгүй. Эсвэл бид ядуу явсаар ядуу тархитан байсан юм уу гайхаад л байгаа юм. Хүч тамираа бид хэмжиж сураагүй мүү эсвэл зүрхнүүд ойгүй хүчтэй юм уу мэдэмгүй. Ямар ч тач энд өөрсдийгөө үнсний учрал гараад байгаа юм. Тэмүүжин ах болоод бибээр зүдэрч өсний бодит үнэлэмжтэй хизээ мөксдөж хизээ дэлхийг ухдаг. Харин зүрхнийг баг болчраас нь чи бүхний дээр байх ёстой гэж өсгснөөс арай бардан болчихсон юм уу да гэж хардаг юм. Маага энэ зүрхний отхыг байгуулсан нь өөрөө буруутай янзтай. Гэхдээ үнэн шүү дээ. Охин бархыг нь татаарууд бариад алтан улсад тушаасан. Кабул хааныг алтан улс хөнөөсөн. Амбхай хаанд ч өшөлтөө. Бидний хаан тэргүүн гарна бүхнийг л хороож устгаж байсан алтан улсад дагуур болж хамтарч байлцсан хэмээл муухай биз дээ. Чингэлээгээ тамиргүй байж тамиртанд бид яах вэ? Эдийд харин ганц ч болтугай шүүг оруулж мэдээт болов сайн босуу. Эсвэл би буруу бодсон уу? Ах буруу бодсон уу? Бира мэдэхгүй орилоод яах вэ? Бид чинь эвээ олж дотроо ядахнаа бүрэн хариуцчих цэрэг хүйт болоогүй байж хартны дэнд мордно гэдэг чинь юу хэмээн вэ? Эсвэл ихтэй ингэж загнуулсаар бид ингэж сэтгэдэг болчихоо.